улсын хурлд ирэх нь биш үү те. Малаачмын салбарыг эрсдлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн доктортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байж, өвлжилт хаваржилтын хүндрэлийг даван туулах зорилгоор Монгол Улсын хурл 2024 оны 4-р сарын 19-ний өдөр Галийн албан-тушаалаас чөлөөлөх тухай хуулийг эцэслэн баталсан билээ. Галийн албан-тушаалаас чөлөөлөх мал амтны тэжээлийн нэмэлт, Улаанбуудан гурил, Улаанбуудан жагсаалтыг засгийн газрын 180 дугаар тогтоодоор мөн баталсан. Энэ хүрээнд Улаанбуудан дээд болон 1-р зэргийн гурил 9 нэр төрлийн мал амтны тэжээлийн нэмэлтийг Галийн албан-тушаалаас чөлөөлсөн. Хуулийн хэрэгжилтийн хүрээнд гурилын импортын Галийн албан татварыг шүтээсэн толботой хэлийн бомтуудаар орж ирж байгаа гурилын хэмжээ эрс нэмэгдэж, жилийн эцсийн байдлаар 64.2 мянган тонн Улаанбуудан гурил буюу Сэлэнг аймгийн Сүхбаатар бомтоор 35.9 мянган тонн, Баянгөлгийн аймгийн Цагаан нур бомтоор 14.1 мянган тонн, Хувс аймгийн Боршоо бомтоор 10.3 мянган тонн, Сэлэнг аймгийн Алтан булаг бомт, Зохон аймгийн Арцуур бомтоор 3.9 мянган тонн Улаанбуудан гурилыг Оросын улбаны улсаас дутус импортлсон байна. Мөн 2025 он гарсаар эхний 4 сарын байдлаар нийт 17.1 мянган тонн Улаанбуудан дээд болон 1-р гурил импортлоод байна. Малаачмын салбарын өвлжилт хаваржилтыг эрсдэл багтаа даван туулах шаардлагатай мал амтны тэжээлийн нэмэлтийг 2024 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 65.2 мянган тонн буюу өмнөх оны үетэй харьцуулахад нэг дахин их хэмжээний тэжээл импортлсон байна. Энэхүү нөхцөл байдлын стратегийн хүнс сулах Улаанбуудан болон гурилын үйлдвэрлэл нийлүүлэлтийн сүлжээнд оролцох талуудын үйл ажиллагааг докторгүй болгож, тэдгээр тэгсэн хөрөнгө оруулалтын үр өгөөж үнгүүдэх зэрэг эдийн засгийн нийгмийн олон сөрөг нөлөөг дагуулж болзошгүй байна. Иймд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг доктортой байдлыг хангах, малаачмын салбарыг эрсдэлээс хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор мал амтны тэжээлийн нэмэлт болон Улаанбуудан гурилыг Галийн албан-тушаалаас чөлөөлөхөөр баталсан хууль нэгэнт зорилготой хүрсэн гэж үзэж буй учраас Галийн албан-тушаалаас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болсон тооцох тухай хуулийн төслийг боловсруулад байна. Иймд хуулийн төслийг хэлэлцүүл шийдвэрлэж өгнө. Анхаарал тавьсанд баярлалаа.